өнгөрсөн сарын сүүлээс энэ сарын ихээр одоо бас Иран, Америкийн дайнтай холбоотой холбогдуулаад Иран улс маань Хормузын холоо дэлхийн нийт бүтээгдэхүүн 20 орчим хувийг энэ хоолоогоор дамжуулдаг. Энэ дээр бол бас тодорхой одоо нөхцөл байдлууд тодорхойгүй шалтгаанууд ингээ үүссэн. Энтэй холбогдуулаад одоо Брент маркийн газрын тосноо нь бол ойрцоогоор одоо 30% нэмэгдсэн байна. За энэ үн бол одоо манай хил үнд шууд нөлөөлнө. За энэ онд бол бид нэр бүгд найрамдах хятад ард улсаас бол нефть бүтээгдэхүүн импортлж чадахгүй. Хятад улс маань бол гадагш нь экспортод нефть бүтээгдэхүүн гаргахыг сая бол хориглосон. Тэгэхээр бид нар Оросын холбооны улсаас бол 100% одоо нефть авах ийм одоо нөхцөл байдал нэгдүгээр үүссэн. За та бүхэн өөрчлөсөн бид нар мэдээлжсэнээр бол бид нар А92 бензиныг бол тогтворжуулсан байгаа. Энгийн энэ бензин маань бол одоо 2026 оны 12 сарын 31 болтол энэ грэм нь 40 төгрөгөөр үйлцсэн. Тонн тутамдаа $705 орчим доллар. Гэхдээ энэ үн маань одоо 3 сарын 30% дээшээ доошоо хөдлөх юм бол аль нэг улсын санаачлагаар бол энэ үнд бол өөрчлөлт орно гэсэн ийм одоо заалттай. Тэгэхээр бол ойрын 3 сардаа бол энгийн А92 дээр бол үнийн одоо өөрчлөлт бол гарахгүй гэж ингэж ойлгож болно.